Эмэгтэйчүүд бизнес эхлүүлэхэд амар биш. Олон сорилтууд тулгардаг. Биднээс шалтгааллахгүй ойлгомжгүй асуудлууд үүсдэг. Хүн болгоны бизнес их гараа өөр байдаг. Гэхдээ Яг би бас бизнес хийгээд нэлээд олон жил болсон л доо. ямар бизнес эхлүүлэх үү? За одоо би жишээнэхэд бүс барааны дэлгүүр найзтайгаа хамтраад хоёлоо одоо ингээд биеийн тамирын хувцсны материал, одоо бидний өмсөж байгаа бүх төрлийн материалыг ингээд борлуулдаг байгаа. Монголд оруулаад ирвэл яг гоё одоо яг байгалийн оригинал ийм хув одоо ингээд манай монголчууд зүгээд ээж болох юм байна гэсэн ийм сэтэл бодол надад төрсөн л доо. Тэгээд би яг тэрийгэ хоббигоо хөгжүүлээд яг энэ ажлыг эхэлж хийсэн. Монгол улсад дээгүү дэлхийн нийтэд гендерийн тэгш байдлын асуудал бол хөндөгдөж ирсэн. Үүний хүрээнд Транскапитал банк ус санхүүгийн байгууллага жижиг дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдтэй эерэг нөлөө авчирдаг энэ эмэгтэйчүүдэд зориулсан зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхийг зориод Европын цэргийн босгол хөгжлийн банк Төв Азийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хөтөлбөрийн хүрээнд эмэгтэйчүүдэд зориулсан хөнгөлөлтөө зээл сургалт хөтөлбөрийг бол одоо хүргэж ажиллаж байгаа. бид нар ямарваа нэг юмыг маш гоёор төсөөлж чаддаг. Өөртөө бас айгүй зөрөгтэй байж чаддаг. Мэдрэмжтэй, уян хатан, тэгээд нарийн ойлголцож чаддаг болов уу гэж бодож байна. Бид нар эмэгтэй хүн учраас санхүүгийн хараат байдалд орж эхэлнэ. Санхүүгийн хараат байдалд орж эхэлснээрээ бид нар нэг бизнесийг эхлүүлэе гэхэд санхүүгийн хувьд бол маш хүндрэлтэй байдалд үүснэ. Анх бизнес эхлээд явж байхдаа надад нэг том сорилт байсан. Багшун байсан, багшилдаг байсан. Би багшаа хийх үү? Эсвэл одоо бизнесээ эрхлэх үү гэдэг. Гэтэ бас хэцүүлдэ. Гэтэ удахгүй болдгийн байлээ. Болцсон яваад байгаа байхгүй юу? Ер нь бизнес хийж хахад бизнесийн үйл ажиллагаагаа явуулахад бол нэгт гэр бүл айгуу чухал. Манай хатан байж миний хүүхдүүдийг хардаг байлаа. Бизнес эрхлэгт маань нөхөр маань их сайн тусалдаг байлаа. Гэх жишээ нэ. Эмэгтэйч гэлтгүй одоо бизнес эрхлэгчдэд бол хөрөнгө оруулалт, зээлийн асуудал дээр хамгийн чухал. Одоо миний хийж байгаа бизнестэй одоо тулгарч байгаа асуудал бол яг эдийн засгийн асуудлаа бид нар бол найдвартай одоо санхүүгийн байгууллагуудаас тусламж, дэмжлэг, сургалт бүх юм аваад ингээд явчих болдог. Эмэгтэйчүүдэд зориулсан хөнгөлөлтөө зээл олгож тэдэнд хэрэгцээ шаардлагатай байгаа сургалт зөвлөгөө уулзалтуудыг бол зохион байгуулсаар ирлээ. Тэгээд энэ уулзалтаараа бид нар өнгөрсөн 2 жилийн хугацаанд 1700 гаруй эмэгтэйчүүдтэй зориулсан 30 гаруй одоо сургалт уулзалтыг зохион байгуулсан байна. Жохон шантрах гацсан үедээ ч юм уу хийж бүтээснээ харж эргэж одоо илүү урам аваад цаашлах хөшүүрэг болдог гэх юм уу. Тэгээ энэ одоо миний жинхэнэ дурлаж хийх ёстой ажил мөн байсан юм байна л гэж бодож байлж явдаг да. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд маань зөвхөн зээл үйлчилгээг гэлтгүүгээр тэр эмэгтэйчүүд маань бас санхүүгийн боловсрал олгох тэр чиглэлийг бид л бодлого болгоо ажилладаг. Энэ маань болохоор ирээдүйд энэ эмэгтэйчүүд маань санхүүгийн эрхчлөлөнд хүрэхэд нь бол энэ томоохон нөлөөллийг үзүүлнэ гэж бид нар бол одоо харж байгаа. Та үнэхээр чадчихвэл нэг банк ус ч юм уу ямар нэг жижиг танд ингээд санхүүжилт хөгж болох хүнтэй эхлээд уулзаад бизнесээ угаасаа дотроо ботцсон байгаа шүү дээ. Тэр зүйлийг жижигхэн байсан ч хамаагүй их л би энийг чадахгүй дээ, тэрийг чадахгүй дээ, тийм чин дараа болъё гэж хойшлуулахын оронд яг ийм чаддаг хүнтэй нь хамтраад тусалцаа аваад тэрхүү одоо бизнес санаагаа bijүүлээрэй гэж хэлмээр байна. Ажилдаа дурлах, хөдөлмөрлөх. Монгол Улсын эдийн засгт эерэг нөлөө үзүүлж үнэтэй хувь нэмэр оруулж байгаа харилцагч бүсгүйчүүддээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе.